залуучууд маань дуу хоолойгоо илэрхийлээ маа. Манай телевизийг хүлээн авч үзэж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Биднийг анхаарал үзэж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Цагаан утас ярилцлагынхаа нэвтрүүлгийн ээлжид шин дугаарыг та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За энэ удаад зочноор маань соёлын гавьяа зүтгэлтэн доктор Галарид Эрхэм урагдан ажиллаж байна. Урилгын маань хүлээж авсан танд баярлалаа. За энэ удаагийн сэдвийг бол би үндэсний сэтгүүл зүүн одоо тухайн улс их орныхоо тайван амгалан тусгаар тогтнолын төлөө гүйцэтгэх үүргийн хүрээнд таныг яриулах сонирхолтой ингээд урьж оролцуулж байна. 2024 онд бол бид үндэсний сэтгүүл зүүн салбар үүсгэн байгуулагдсны 111 жилийн ойг тэмдэглэлээ. 111 жил гэдэг бол бага хугацаа биш. Бүхэл бүтэн нэгэн зууны туршид энэ Монгол улсын түүхийн нэгэхэн гэрч болж хэвлэл мэдээллийн үүрэг гүйцэтгэжээ. Тэгэхээр тухайн үед бид яг ийм өөрсдийн гэсэн үндэсний сонин бичгтэй байх ёстой юм байна гэдэг ийм түүхийн нөхцөл шаардлагууд яаж гарч ирсэн байдгийн болоо. Эндээс хоёул яриагаа эхэлье. За энэ Монголын сэтгүүл зүүн төх бол яалтгүй нэрээ энэ Богдоонт Монгол улсын хэсэгтэй. За шин толгоймх бичиг гэж сонин нийслэл хүрээнд монгол хэлээр монгол сэхэтнүүд гаргасан гэдгээрээ л одоо бид нэр тэр огноо авч байгаа шүү дээ. Зөвхөн хэн тэр хэвлэлийг санхүүжүүлсэн ямар зорилготой байсан гэвэл бас өөр асуудал яригддаг. Тэгэхдээ хамгийн гол нь Монгол улсын нийслэл монгол хэл дээр монгол сэхэтнүүд гаргасан учраас бид нар манай үндэсний сэтгүүл зүүн эхлэлийн цэгээ гэж үздэг. Яг сэтгүүл зүй гэдэг институт бүгдээр нь авч үзэх юм бол бас арай хожимын түүх яригдана. Яг тэгэхээр эн чинь боловсон хүчнээ бэлтгэдэг. За одоо хэвлэл мэдээллийн цогц хэрэгслийн системтэй тэгээд дээрээс нь эрдэмтэн судлаачтай ч гэдэг юм ингээд энэ утгаар нь авч үзвэл арай хожуу яригддаг л да. Тэгэхдээ яалтгүй 20 дугаар зууны ихэнх үе бол дэлхийн нийтээрээ яг энэ сонин сэтгүүл хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гол үүрэг үүсгэж байсан тэр үе. Тэгээд хэдийгээр одоо алс бөглүүд байсан ч гэсэн манайч ч гэсэн одоо бас энэ хэвлэл мэдээлэл үүсгэх хэрэгсэл шаардлага байсан. Тэгэхдээ гадаад дотоод хоёр хүчин зүйлтэй. Дотоод гадаад хүчин зүйл нь юу байна гэвэл Оросоос тухайн үеийн одоо хаант Оросоос Монголыг сонирхол асар ихээр нэмэгдсэн. За Манжчин улсын үе зүгээс бол бас одоо Монголд өөрийн нөлөөгөө хадгалах эрмэлзэл бол их байсан учраас монгол хэл дээр хэвлэл бол өшөө өмнө одоо бүр Орост за одоогийн хөвөр Монголд басан гэж хэвлэгдэжсэн. Яг одоо Монгол улсын нутаг дэвсгэртэй бол 1911 оны 13 оны шин толгоймх бичиг. Тийм ээ. Тэгээд энэ мэн дараагаар нийслэл хүрээний сонин бичиг болж яваад тэгээ байж хөвсгөл ардын хөвсгөл ядаад ардын хөвсгөлийн дараа бол мэдээж тогтмол хэвлэлүүд бол араараас гараад ингээд явсан юм л төгт. 1913 он гэдэг бол монголчууд тухайн юг түүхээ уншаад бас мэдж байгаа. Ямар одоо хэцүү дэглэмийн дор, тогтолцооны дор байсан бэ? Тэгэхээр энэ үед одоо анх гарч ирсэн тэр сонин бичиг бол нэгэсэндээ ард олон нийтийг соён гэгээрүүлэх, за цаг үе дэлхийн нөхцөл байдлын мэдээллийг ойлгуулах, тэгсний үндсэн дээрээ сая дотоод нөхцөл байдалтай тулаад ирчихсэн байгаа аюулаас сэрэмжлэх ийм үүрэг гүйцэтгсэн юм байна гэж ойлгогдох нь шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Одоо яг орчин үеийн хэвлэл ямар байдгийг яг тэр шалгуурт нийцсэн тийм хэвлэл гарч ирсэн. Дэлхийн мэдээ явдаг тийм ээ. За тэгээд улс орны байдлыг бичдэг, бас шүүмжилдэг, тоомлдог гэх мэтэр одоо энэ чинь тэгээд эргээд за нийслэл хүрээний сонин бичгийн хувьд бол одоо бас эргээд эргэх холбоо хүртэл бий болчихсон ийм яг л одоо дэлхийд яаж ихсэн тийм тэр л жишээ бол манад явсан. Тэгэхээр өнөөдөр бол сэтгүүл зүүн салбарыг илүү өөр төвшөнд хэрэгжилж эхэлж байна. Олон улсын нөхцөл байдлыг харах юм бол альва нэгэн хөгжил буурай, за хөгжлийнхөө оновчтой загварыг олж чадаагүй яваад тэдгээр улс орнуудад бол хэвлэл мэдээллийн салбарыг мэдээллийн дайны хэрэгсэл болгож ашиглаж байна. Тэнд тухайн улс үндэстний
өмнө тавигдах үндэсний эрх ашиг гэдгээс илүүтэй олон улсын даяарчлалын эрх ашиг гэдэг зүйл үнд цэнтэй мэтээр тавигдаж хэвлэл мэдээллийн салбар хөгжөөд байна л да. Тэгэхээр яг энэ хөгжил маань өөрөө бие даасан тусгаар улсын бүрэн бүтэн оршихуйд ямар сүрэг хийгээд эерэг үр дүнгуудыг бий болгож ийн гэж харж байна. Бас энийгээ дагаад сэтгүүл зүйн хөгжиж байгаа ч магадлалтай л. Тийм, ер нь бол хөгжил байгаа л да. Угаасаа одоо чинь технологи хөгжиж байгаа гэдэг чинь түүнийг дагаад одоо хөгжил бол байнга явж идэг. Тэгэхээр эерэг үзүүтүүд бол байна. Тэгтээ бас алдаж байгаа гэж байгаа юм тус байгаа шүү дээ. Тэгэхээр хамгийн гол нь бид нар бол 1990 оноос өмнө одоо нөгөө хуучин тогтолцооны үед бол мэдээж нэг намын үзэл сурталт үйлчилдэг. Цэвэр одоо үзэл сурталтын бүр одоо сэтгүүлчүүлэг үзэл сурталтын байлдагч гэж томьёолчихсан гэж явлаа шүү дээ. Тэгээд энэ байдал маань 90 оны арчилсан хувьсгалтын дараа өөрчлөгдлөө. За 92 онд үндсэн хууль батлагдлаа. Иргэдийн шүтэх, бишрэх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх хэрэгчлүүд нээлттэй боллоо. Тийм ээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл тавьдаг цензур төрийн хяналт байхгүй боллоо. Хэн дуртан хэвлэл мэдээллийн хэрэгслийг эзэн байх боломж үрдлээч гэдэг юм. Одоо өмчийн хувьд бол энэ бүх үйл явцууд бол маш том дэвшил авчирсан. Одоо үнэхэрийн одоо 90-ад оны тэр эхэн үеийн нэг хэдэн жилийн богинохон хугацааны тэр нэг шин сонны давалгаа. За тэгээ дараа нь шатраатал да энэ чинь технологи одоо санхүү эдийн засгийн байдлаас хамаарат эхлээд соннууд бахан гараад дараагаар нь бол одоо телевизийн эрен эхлэв тийм ээ. Одоо сэтгүүлийн үе яваас телевизийн эрен эхлээд гэх мэтэр ингээд цаашаа дандаа явсан. Тэгэд энд хамгийн гол юм юу байсан бэ гэхээр ямар ч үед ямар цаг үе зүгээр өөр нэрлэж байгаа болохос биш. Улс оронд бол одоо өөрийн гэсэн үзэл суртал байдаг. Тэгэхээр манад бол одоо юу гэдгийг одоо ардчлалт гэж нэрлэж байгаа. Энэ зүйл маань ч гэсэн нэг талаас бол нэг үзэл суртал шүү дээ. Одоо коммунизм ч авахгүй. Тэгэхээр энэ ардчлал гэдэг үзэл суртлын одоо үзэл санааг бол хэрэгжүүлэх түгээхэд бид нар нэг л юм. Одоо би яг тэр үеийн залуу сэтгүүлч яг 90-ад онд тэр ардчлалын хөтөлбөрөнд оролцоод өстой жинхэнэ сэтгэл зүрхээрээ зүтгэж явсан. Тэгээ бид бол юу өсөжсэн гэвэл урдэн цензур басан олон тийм дарамтууд байсан шүү дээ. Хязгаарлалт. Тэгэхээр тэр бүх юм байхгүй болчиход одоо нэг сайхан болчихсон гэсэн юм л юм та. Сайхан сэтгэлтэй л орцсон юм шүү дээ. Ерөөсө бүгдээрээ. Гэтэл энэ мэн өөрөө их нарийн түүхтэй процесс юм байна. Энд бол маш нухацтай хандах хэрэгтэй байсан юм байна гэдэг нь одоо 30 жилийн дараа илэрч байгаа сөрөг үр дагавар тодорхойлогдож байна. Өөрөөр хэлэх юм бол 90 онд одоо тэр чөлөөт хэвлэл гэдэг энэ үгийг, энэ ойлголтыг бид нар Монгол хөрсөнд буулгахдаа маш том алдаа гаргажээ. Энэ алдаа юу байсан бэ гэхээр одоо нөгөө нийгмийн хариуцлага гэдэг юм байхгүй. Ерөөсөө сэтгүүлч гэдэг бол юу дуртайгаа бичиж болно, юу дуртайгаа шүүмжиж болно. Сэтгүүлчд ерөөсөө ямар нэгэн тийм хориг савд байх ёсгүй. Энийг чөлөөт хэвлэгээд болгоцсон чинь уучлаараа эн чинь нөгөө хүн болгонд хүрчээдэг, хүмүүсийн үзэл бодлоо итгэл үнэмшилд нөлөөлж идэг. Тэр утгаараа одоо улс орны ард түмний одоо нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж идэг хүчрхэг хэрэгсэл гэдэг утгаараа бол энд гарцаа байхгүй. Монголд юу нь ашигтай, юу нь хэрэггүй вэ? За хуучин системийн тэр туршлагаас юуг нь авч үлдэх үү? Юуг нь татгалзах уу? Юунаас нь татгалзах уу гэдэг энэ юмнуудаа бид нэрээс авч үзээгүй. Нөгөө бодлогоор зохицуулдаг, төрөөс зохицуулдаг. Ялангуяа одоо үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал бол тэр хойно хаягдаад хөв хүний амбиц, хөв хүний одоо хүсэл эрмэлзэл одоо сонирхол нэгдүгээр тавигдаад эхэлсэн. Энэ л мад бидний одоо сэтгүүл зүг бол болсон хамгийн том юм. Өөрөөр хэлэх юм бол эн чинь яасан бэхэр өмчийн хэлбэрээс хамаарат байгаа юм. Одоо бол Монгол улсад за одоо үндэсний олон нийтийн ариад хэллээс бол олон нийтийн статустай, тустай хуультай. За агент Монцамай агентыг бол одоо яг уу тэгэл ариалны зан цуглалд явж байна. Гэхдээ энэ бол олон улсад Монгол улсыг сурчлах ёстой. Мэдээллийн агентлаг аль ч улсад байдаг утгаараа бол одоо энэ байх ёстой. Энийг бол төр дэмжих ёстой, хөгжүүлэх ёстой. Ягаад гэвэл Монгол улсын бодлогыг дэлхийд сурчлах ганц сувг шүү дээ. Тэгсэн үлдсэн бүх юуг нь бол бид нар хөгжүүлсэн тийм ээ. Хэвлэл мэдээлэл хэрэгчлээний хууль баталсан одоо төрийн мэдлийн сонин сэтгүүлүүдийг хөгжүүлсэн ингээд бүгд нь ингээд ирсэн чинь энэ салбар өөрөө тэр чигээрээ хувийн хвшлээс хараат болсон.
Хувийн хвшлээс хараат гэдэг бол эцэстээс хараат. Эцэстээс хараат гэдэг бол тухайн эзний одоо хэвлийн эрхчлөлийг хэрхэн ойлгож байгаа юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн үнд цэнийг за одоо тэр сэтгүүлчийн үйл ажиллагааны үнд цэнийг хэрхэн харж байгаа юм гэдгээс их хамаардаг гэдэг. Нийгмийн нийтийн эрх ашигаас өөрийн эрх ашигыг дээгүүр тавьдаг байх юм бол тэгээд тэр эзэн бол тодорхой бүлгэлд үйлчлээл одоо тухайн мэдээллийн хэрэгслийн бүх юм бодлоор зангидахдаа дандаа одоо нэгдүгээрт өөрийн гэх юм уу одоо хэсэг бүлгийн өөрт хамаарлах хэсэг бүлгийн эрх ашигыг хамгаалаад явчихдаг юм болчихдог. Яг энэ талцсан байдал сүүлдээ эхэндээ бол зүгээр одоо юу гэдгийг бид нар ч ингээд за наатагаа хэвлж хэрэггүй. За наатах чи энэ хөлбрийг хасчих. Тэрнээс ярилцлага авчих. Энэ хэрэггүй гэдэг ийм хэлбэрээр илэрдэг байсан болов сүүлдээ одоо бүр замбраа алдаад энэ чинь нөгөө мөнгөнд үйлчлдэг сэтгүүлс болоод эхэллээ шүү дээ. Эцдүүд улс төртэй хэдий чинээ ойр байна. Төдий чинээ одоо мөнгөнд ойр байх боломж нэмэгддэг. Тэгэд энэ байдлыг чинь бол ер нь ийм аюултай юм байна гэдгийг бол дэлхий бол бас өмнө туршлага байна шүү дээ. Одоо жишээ нь бидний одоо шүтдэг жишээ болгож яриад байдаг Америкт бол энэ бүр амьдрал дээр байсан асуудал. Америк Английн сэтгүүлч бол өөрөө хэдэн зуун жилийн турш ингэж үргэлжлэж явсаар одоо өнөөдөр хүрч байгаа хөгжсөн сэтгүүлч. Гэхдээ бүх энэ зовлонг туулаад өнгөрчихсөн. Тэгээд одоо тэр юуны юу биш Америк ч н одоо 1940-од оны үед хэвлэлийн эрхчлөөний комисс гэж байгуулад. Тэр комиссод бол үндсэндээ энэ Америкийн сэтгүүлчээр нь хэнд үйлчилж байгаа, юунд үйлчилж байгаа, яавал зөв байх ёстой юм. Нийгмийн эрх ашигын төлөө үйлчилдэг сэтгүүл зүй байх юм бол ямар зохицуулт хийх гэдэг бүх юмыг тодорхойлчихсон. Ондоо одоо тэрэн дээр үндэслээд одоо онлын үндэслэл боловсруулчихсан байхгүй юу. Тэр нь одоо нийгмийн хариуцлага ондогч. Энэ онлолтоо. Тэгэхээр одоо дэлхийд бол нэг хэвлэл мэдээллийн одоо норматив онд гэдэг нэг 6 онд байна. Норматив онд гэдэг нь ямар учиртай гэхээр ер нь ийм байх ёстой гэдэг тэр агуулгыг зааж яах гэсэн үг шүү дээ. Тэрний өмнө ямар асуудал үүссэн бэхээр одоо бидний өнөөдөр яриад байгаа либертар онлыг хэрэгжүүлж ирсэн. За либертар онлын сайн муу талыг бол манайхан бүгдээрээ мэднэ. Одоо үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхчлөө бол нээлттэй байдаг. Тэр үтгээд худлаач бичиж болдог. Энэ бүх юм нээлттэй задгай. Тэгэхдээ либертар он бол ер нь хөгжиж байгаа орнууд бол нусагчхад их зохимжгүй юм байна гэдгийг бол аль 40-50-ад онд Америкийн судлаачид бас хэлсэн байдаг байхгүй юу. Гэтэл 90 онд биднэрт барууныхан арчлалын хичээл заахтаа бид нар ч одоо яг л одоо анхных нь тэр багш нар ирээл бид нар ч одоо хэвлэлийн эрхчлөө гэж юу юм мэдээ өчгөөс эхэл заагаад бид нар ч мууцсан ч бас нэг тодорхой хэмжээний сургуулийн төгссөн улсууч нэг одоо бид нарыг өстө нэрээ юу ч мэдэхгүйгээд одоо мэдээ яаж утгахыг зааж яах гэл ингээл тэгдэг байлаа шүү дээ. Тэгэхэд бол ерөөсөө юу ярьсан хэрэг чөлөө төвл болвол ерөөсөө арчлалын тулгуур чөлөө төвлөгөөр юу ч хийж болохгүй хэвлэл чөлөөтэй байх хэрэгтэй гэдэг юм ярьж ирсэн болохоос биш эн чин цаана ийм учиртай либертар ондыг одоо хэрэгжүүлэх юм бол ийм сайн талтай, ийм муу талтай нийгмийн хариуцлага онд гэдэг одоо энэ онлыг хэрэгжүүлсэн тийм улс орн ийм байна гэж ерөөсгөн чирэг байхгүй. Тэгтээ зэрэгэл бид нар нөгөө хэвлэлийн эрх чөлөөний онол гэдэг үндсэндээ бол дэлхийд байхгүй тийм онол 30 жилээрээ явцсан. Тэглээ. Тий. Яг цаанаа бол нарийн ингээд за яг хөө зүгээр манай судлаачид бол 200 гаруй онол байна гэдэг ярьдгийн. Тэр чинь тэрэндээ бол нөгөө олон нийтийн харилцааны онол олон онлуудыг ингээд нийлүүлж чаар нэг 200-аад болчиход байгаа байхгүй юу. Яг үндсэн онд бол норматив онд бол 6 байгаа. Тэр 6 дотроос нийгмийн хариуцлага бол хамгийн зохимжтой гэдэг нь юуны жишээгээр харагдаж байна гэхээр одоо нэг дэлхийн улс орнуудын хэвлэлийн эрх чөлөөний индексийг тодорхойлдог нэг юу байна шүү дээ. Тий. Тэрүүгээр бол эхний 10 тогтож байгаа орнууд бол дандаа баруун Европ орнууд байгаа гэдэг чинь голдуу. Тий. Тэнд чинь бол яг тэр онол хэрэгжээд ягаад үс сэтгүүлсөө нэг талдаа бол үүргээ биелүүлдэг, нөгөө талдаа бол хариуцлагатай байдаг. Ийм юм бий болгоцсон учраас тэд нар бол эрх чөлөөний индексээр дандаа эхний 10-т явдаг. Нөгөө Америк маань өөрөө бол байхгүй шүү дээ. Бас 40 дээр л явж байдаг ер нь бол. Ийм л юм байна. Тэгэхээр бид нар ерөөсөө
байхгүй юм дээрээд. Тэр нь одоо бидний үндсэндээ ялцарт хүргэжлээ л дээ. Энэ салбарыг бол байхгүй болгочихлоо. Хэвлэл мэдээллийн ажилтнууд өөрсдийн одоо гаргасан алдааг юу гэж хаацайлж хамгаалалт хийдэг вэ гэхээр би мэдээлэл үүргээ гүйцэтгсэн гэдэг. Тэгэхээр энэ мэдээлэх үүрэг гэдгийн ард хөндөгдөж байгаа тухайн улсын одоо ялангуяа манайх шиг онцлог түүх, өв соёлтой ийм улсын өөрийн үнэт эрх ашгууд хэрхэн ямар түвшинд эрсдэлд орох болзошгүй байна уу? Яаж энэ хөндөгдөж гин үү? Эсбөгөөс эсэргээрээ энэ үнэт зүйл эрх ашиг маань бүрэн бүтэн байхад энэ мэдээлэх үүрэг маань ямар үр дүн авчрах вэ гэдэг ийм нөхцөл хандлагуудыг бид хэрхэн уялдуулж чадаж байна вэ гэдэг асуултыг асуухаас аргагүй болж байна. Яагаад тэгэхээр та сая бас цахим орчинд анзаарсан бах. Ураантай холбоотой энэ мэдээлэл дээр бол манай хэвлэл мэдээллийн салбар өөрийгөө ухамсаргүй мэдээлэгч гэдгээ маш гүн лав баталчлаа гэж би бол хараад байгаа. Гэтэл энэ урааны гэрээ хилцэр гэдгийн ард нөгөө түрүүний миний дурддаг үндэсний эрх ашиг, бидний бүрэн бүтэн орших гэдэг энэ нөхцөл байдлууд ямар эрсдэл дээр тулж ирж болзошгүй байна уу? Ямар аюултай нөхцөлтөд тулгарч болзошгүй байна уу гэдэг дээр сэтгүүл зүй дүн шинжилгээ хийх одоо ийм эрх үүрэг байна уугүй юу? Мэдээлэхээсээ илүү ийм чухал сэдвүүд дээр. За энэ дээр бол манайхаа яасан хэр нөгөө барууны сурагч нар бол анхнд одоо бидэнд ярих тал мэдээг бол ерөөсөө сэтгүүлч бол мэдээлэл үүрэгтэй. Дүн шинжилгээг бол уншигч өөрөө хийнэ гэдэг юм л заагаад гисэн шүү дээ. Гэхдээ яг практик дээр болохоор тэр чинь барууны сэтгүүл зүй бол маш мэрэгжлийн, маш нарийн мэрэгшсэн тийм сэтгүүлчд ажиллаад нөгөө анализаа хийгээд мөрдөгчийн дайнлаа дүн шинжилгээ хийгээ явж байгаа. Тэр мэдээлэлтэй бол жишээлх юм л 90 сурвалжлах сэтгүүл зүй хөтөл чинь ерөөсөө мөрдөгчийн хэмжээнд, олон улсын хэмжээнд хүртэл ажиллаад ингээд гараад ирж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дүн шинжилгээ хийх, одоо дүгнэлт хийх эрхийг хэрэглэгчид үлдээнэ гэдэг энэ үзэл бодол маань өөрөө эргээд сэтгүүл зүг маш хүчгүй болгосон. Зүгээр яг манайхан дүгнэлт хийх хэрэгээсээ бол татгалзааг үлдээ зүгээр ямар дүгнэлт хийж яах гэдгээс л болж байгаа болохоос биш. Ер нь бол ягаад гэвэл уншигч хэрэглэгчийн төвшин ямар вэ гэдгээс хамаардаг. Харилцаа адилгүй шүү дээ чинь. Мэдээлэл сайтай олон хэлтэй, олон их сурвалжаас мэдээлэл аваад харьцуулчдаг уншигч бол нэг өөр. Зөвхөн тухайн захиалсан хэвлэлээ аваад юм уу эсвэл гартаардсан хэвлэл дээрээс мэдээлэл уншаад тэрийг үнэн гэж үзэж байгаа юм эсвэл буруу гэж үзэж байгаа хүн бол бас нэг өөр. Тэгэхээр яг энэ дээр өөрөөр хэлэх юм бол манай хэрэглэгчид бол барууны хэрэглэгчдээс өөр. Хэрэглэгчид аль ямар шугамар одоо авсан мэдээлэлд хамгийн итгэж байна гэдэг дээр бол 90-ад оны дараахан бол одоохондоо сонин, телевиз, радио гэж явдаг байлаа шүү дээ. Тийм. Тэгээд дараагаар нь бол одоо сошиал машлал ороод ирсэн л дээ. Гэтэл нэг хэсэг нэгдүгээрт телевизд үнэмшдэг, итгэдэг, хоёрдугаарт аман яриа гэдэг юм судалгаагаар орж ирсэн шүү дээ. Бие биендээ одоо ингэж ярьж байгаа ярианд илүү үнэмшдэг юм байна гэж одоо. Бүр ийм төвшөнд байгаа хэрэглэгчдэд тэр барууны мэдээллийн боловсрол өндөртэй хэрэглэгчдийн тавьдаг хэрэглэгчд одоо зориулсан арга зүйг авчраа тавьж гарч иж ирээс болохгүй болчиход байгаа байхгүй. Эхлээд бид нар уншигчтай хэрэглэгчтэй бол одоо мэдээллийн боловсролыг сайжруулах хэрэгтэй байсан байна. Дараагаар нь одоо сэтгүүлчдийнхээ одоо хөдөлмөрийн мэдээллийн хэрэгслийнхээ ажилтнуудын өөрсдийнх нь бас одоо энэ задлан шинжлэх баримттай ажиллах энэ чадварыг сайжруулах хэрэгтэй байсан байна тийм ээ. Тэгээд тэрний дараа бол одоо ингэж явах хэрэгтэй байсан юм байна гэж. Тэгээд энийг ойлгоогүй ойлгочихсон. За би жишээлбэл би сэтгүүлчтэй үеийн ерөнхийлөгчөөр 11-ээс 18 онд ажиллаж байгаа хооронд та өөрөө санаж байгаа бол яг тэр хооронд ч одоо Талигач Батчимг гишүүний өргөн барьсан одоо ерөнхийлөгчийн гэнэ Элбэг доржийн одоо зүгээс өргөн барьсан нэг хэвлэлийн эрхчлөөний хууль явсан, засгийн газрын зүгээс явсан нэг хэвлэлийн эрхчлөөний хууль яваад сүүлд нь ер нь бол ерөнхийлөгчийн хөлбөр нэг улсын их хурал дээр яг чуулган дээр нэгдсэн чуулган дээр хэлцэгдэж байгаа тэгээд одоо санаачлагч нь татчихсан. Тийм санаж байгаа бол тэр улсын их хурлын нэгдсэн чуулган хүртэл бол янз янзын одоо саад бэрхшээлийг туулж явсан хуулийн төсөл яг нэгдсэн чуулган дээр
хэлэлцэгдэж байх үед ерөнхийлөгч гадаад дэвжсэн. За тэгэнгүүт өдөр тутмын сонинууд дээр одоо 20 хэдэн төрлийн бус байгууллагуудыг жагсаасан. Тэгээд нэг толгой байгууллагын нэртэй тийм мэдээлэл гараад тэгээ энэ хуулийн төслийг одоо эсэргүүцэж байна гэсэн мэдээлэл гараад тийм ээ. Тэгээд дараагаар нь яасан бэхээр тэнд одоо ихэвчлэн одоо манай нөлөө өгөх сонин хэвлэлүүдийн эзэдүүд байсан. Нөгөө эзэдүүд маань одоо зөвхөн би өөрөөс нь асуух боломжч байхгүй чинь мэдэхгүй зөвхөн сүүлд хүмүүсийн ярьж ирснээс бол сонсоход одоо тухайн үед гадаадд явж исэн ерөнхийлөгч энэ утас руу одоо маш их мессеж үтсгэсэн зэрэг зохион байгуулалтаагаар таны санаачилсан хуулийн үзэл санаа одоо оронгоор нөрчсөн үйл батлах гэж шүү. Та энийг татаач гэдэг. Тэгээ нөгөөх нь сандрал татгээл тэгээд энэ дэр чи яг хэлцэгдээд би ажлыг хэсэгт үзсэн шүү дээ. Тэгээ яг хэлцэгдээ за одоо ер нь явах нь гэж хэлсэн чинь тэгэл энэ гол тэгэхэд их хурлын дарга болоо. За одоо ингээд хууль санаач гэж хуулийн төсөлд татсан учраас энэ асуудал ингээд зэглэж яана гэл тэгэл дуусчихсан шүү дээ. Тэгээд тэнд юу байсан юм? Тэнд ганцхан юм суулгасан байхгүй юу? Сэтгүүл зүй гэдэг юмыг нэгэнтээ одоо хэвлэлийн эрхчлөө ардчилд энэ зарчимд гээд бид нар энэ салбарыг хариуцсан яам байхгүй болцсон тохиолдолд энийг салбарын маш том салбар шүү дээ. Салбарын хэмжээнд бодлогын зангидчээдэг толгой байгуулдаг байх хэрэгтэй. Тэр нь өнөөдрийн Монголын сэтгүүлчид нэгцээ үл чадахгүй байна, болохгүй байна. Энэ ерөөсөө биш юм байна. Тэгэхээр энэ бол мэрэгжлийн нэг л холбоо үндэсний хэмжээнд байх хэрэгтэй. Энэ холбоо нь төртөө салбараа төлөөлж харьцдаг байх ёстой. Тэгэд энэ холбоо өөрөө эргээд сэтгүүлчдээ хариуцлага тооцдог байх ёстой. Сэтгүүлчийг одоо яг хөгжлийн эрх зүйн байдлын тухай хуультай адил тийм хэмжээнд одоо хуультай зохицуултын хуультай байгаад тэгээд тухайн сэтгүүлч мэрэгжлийн алдаа гаргалаа гэхэд энийг ямар хэмжээний шийтгэл хүлээх вэ? Хариуцлага тооцох вэ? Эсвэл бүр одоо салбарт ажиллахгүй хүртэл тийм хэмжээнд явах юм уу? Эсвэл тодорхой хугацаанд ажиллуулахын оргилж байдаг юм уу? Гэх мэт ийм тэр эрхэн мэрэгжлийн холбоонд баяа. Тэгээд тэр нь сэтгүүлчдийг ур чадвар одоо бүх үзүүлэлтээр нь аттестачлаад зэрэглэл тогтоодог. Тэгээд тэр зэрэглэл нь бол тухайн сэтгүүлчийн өөрийнх нь цалинжих хэмжээний их усрын одоо орлогоо яах тэр үнэлэмж нь болдог баяа гэсэн тэр санаагаар нэгдсэн холбоотой байна гэдэг нэг тийм үг оруулчихсан байхгүй юу. Тэр ер нь бол хууль санаачдын зүгээс ч бас тэрийг ойлгож дэмжижсэн бас саналуд байсан. Манай яг сэтгүүлчдийн хөвлөөс бол би бол саналыг бас нэлээд зүтгүүлээд энэ талд явсан тухай үеийн тэр үеийн ярилцлагууд одоо ингээд үзэх юм бол байж байгаа л та. Энэ маань өөрөө яасан бэхээр хөгжлийн эрх зүйн байдлын тухай хууль чинь эсвэл одоо эмч нарын нөгөө бас нэг юмуд байгаа шүү дээ. Эдгээр чинь бол их юу байхгүй юу нөгөө маш хариуцлагатай ажлууд учраас хариуцлагыг нь дандаа хуулиараа үүргэжүүлж өгсөн байна. Тодорхой болгож. Тэгэхээр сэтгүүл зүг бас ийм болгочих ёо. Уул нь илүү түүнээс илүү хариуцлага уурж штэ сэтгүүл зүйн салбар тийм. Тэгэхээр чинь тэгэнгүүт энэ бол хэн ташиггүй вэ гэхээр хөвөл мэдээллийн хэрэгслийн эзэдүүд ташиггүй. Тий. Энэ үндэслэл одоо ер нь тэр хууль бол татгдах үндэслэл болсон болохоос биш тэр наадлын нэг яриад байснууд бол зүгээр л тийм өнгөлн талд байсан ер нь шуугаад байсан нийгмийн шууган болов. Тэр өөрийн мэдэлд хэвлэлтэй болох гин хэвлэлийг бүр атгах гинэл гэдэг өнцгөр л буруутгацсан шүү дээ тэр хуулийн төслөөр. Энэ бол тэр мэрэгжлийн одоо тэгсэн чинь юу вэ чинь сүүлийн чинь яг тийм мэрэгжлийн холбоод салбар гараад эхэлсэн чинь манай сэтгүүл зүй байхгүй байгаа юм шиг шүү дээ тийм үү? Тий. Тэгэхээр энэ сэтгүүл зүй гэдэг чухал салбарыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэг энэ чухал юмыг ингэж эзэнгүй хариуцлагагүй нэгдсэн бодлогогүй төртөөгөө хэл хамаа олсож чаддгүй ийм байлгах нь бол нөгөө өөрөө чинь түрүүний яриад байгаа үндэсний аюулгүй байдал тийм ээ нийгмийн эрх ашиг гэдэг юмд яг одоо нэг юу гэдэг юм бидний нөгөө эхлээд гадаадын хөрөнгө оруулалтын хууль газрын тухай хуулийг яран баталж чад бид нар юу ч монголчуудыг юу ч мэддэггүй хооронд нь бүх газрын хоогоо зарчдагтаад адилхан энэ салбарч ингээл яг ингэж хөвчилж яах гээд бичигнүүлээл тэгэл эзэнгүй ачсан. Дахиад айлын хүүхдүүд ямар байх вэ тодорхой. Тий, эзэнгүй айлын л одоо хүүхдүүд өнөөдөр ч тийм л байна шүү дээ. Тэгээд дээрээс нь сүүлд нь чинь
За тэр хууль яригдчих одоо миний сая ярьсан түүхийг ярьжсэн энэ үеэс чинь хойш яасан гэхээр сошиал гэдэг юм хүчтэй болсон. Сошиал хүчтэй болонгууд яг өөрхийн нөгөө хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл маань өнөөдөр зүгээр нэг дурын нэг лайв гэдэг хүний хэмжээнд хүрч нөлөөлж чадахгүй болчихлоо шүү дээ нэг юмд. Хэд одоо өдөр тутмын сонин хэдэн ширхэг хэвлэж байгаа, хэдэн хүн уншиж байгаа тийм ээ. Маш их хүч гаргаад хийдэг. Телевизүүд одоо маш их хүч гаргаад одоо нэвтрүүлэг юм хүм хийгээд байдаг. Хичнээн хөв нь үзэж байгаа юм. Гэтэл баг нэг тийм чиний үглээ хэн блээд нэг сошиалаар яваад байдаг нөхөр чинь заавал жагаар би нэг бизнес чадрыг гэсэн чинь хичнээн мянган хүн хүлээгээ сууж байгаа гэж нэг юм би сонсч ирсэн тийм ээ. Тэгэхээр ийм төвшөнд очиж бид нарыг байхгүй болгосон байхгүй. Тий. Тэгэхээр манай хамгийн аюултай юм бол бид нар байхгүй болгосон ч гэдэг бид нарыг буруу байхгүй юу да. Яг тэр монголчууд өөрсдөө буруутай. Бид нар дандаа гаднаас буруу хайгадаг. Энд чинь барууныхан гээд нөгөө нэг хэсэг нь энэ барууныхан ингээд идсэн гээд бах юм. Нэг хэсэг нь одоо орос хятадууд ингээд яг үүндээ монгол хүний л буруу байх шүү дээ. Бид нар ийм байдгийн байна дэлхийд эдгийг мэдэх боломж 30 жилд байсан. Ийм оронд яг ингээд тэрнээс болоод буруудаад бадагдсан байна шүү. Тэгэхээр бид нар энэ замаар явж болохгүй юм байна гэдэг жишээ авах боломж байсан. Тийм. Яг сэтгүүл зүйч ялгаа байхгүй. Одоо жишээ надад энд байнга ойрхон байж л байна л да. Хэвлэл мэдээллийн 4 онд гэдэг ном байна. Одоо яг миний түрүүний ярьжсэн нөгөө Америкийн тэр нөгөө юуны тухай ярьжсэн шүү дээ. Тэгэхээр энэ ном болоо жишээлх юм бол 1956 онд үлдээ Америкт хэвлэгдсэн. Энэ 3 авторт одоо их дэлхийд даяар одоо өнгөрсөн хугацаанд хэвлэл мэдээллийн онолоор ганц ном шүү дээ. Үндсэн ном. Тэгэд энэ ном жишээлх юм бол манайд хэдэн он байна? 16 онд манай сэтгүүл зүйн судлаачид монгол хэл дээр гаргаж байгаа шүү дээ. 2016 онд. 90 онд нөгөө барууны чиг баримт хата ус болцоход тэгээд хамгийн түрүүнд хэвлэл мэдээллийн хэрэгслээ тэр жишгээр одоо либертарианлоор хөгжүүлж явж гин гэж байгаа мөртлөө тэрнийхээ сул талыг давуу талыг ерөөсө огт судлаачд нь ярьдаггүй байж байгаад 16 онд одоо нэг энэ ном гаргаа за нэг 2010-ад оноос нэг өө эн чинь нийгмийн хариуцлага онд гэж бас юм байд юм байна сэтгүүл зүйн хариуцлагатай байх хэрэгтэй гэсэн ганц нэг үг хэлдэг болоод тэгэхээр эн чинь юу хэлж ийм хэр нөгөө аль ч салбар ялгаагүй нэгдүгээрт мэдээлэлтэй байх хэрэгтэй тийм ээ тэгээд онолчт нь хамгийн шилдэг загварыг гэдэг юм уу зам мөрийг бол хэлж өгч явах хэрэгтэй. Төр болоод тухайн салбарынхан бол бодлоготой тэрийг тусгаж явах хэрэгтэй. Тэгэхээр юм бол юм зөв. Манайх бол сэтгүүл зүй байхгүй бодлогогүй явсаар байгаад дуслаа штэ. Яг энэ зовлонгийн чин дээр сэтгүүлчтэй бол эвлэлийн ерөнхийлөгч болсон хэдэн жилд бол ойлгоод энийг чинь ингээ хийчихээ. Гэхдээ зэрэгэл одоо галарид одоо ингээд бид нарыг мэддэг болох гэж байгаа юм гинэ. Ажлын ингээ гадаарыг тэгээд мөнгө баяжаад бид нарыг одоо боолоо олох гэж тэгээд тухайн үед бичижсэн шүү дээ. Гэхдээ тэр гадаарыг нь хичнээн жил тэрийг яхав тийм. Тэр чинь хамтаараа шийдэл тэр байгууллага байгуулад одоо бусад салбарын гэсэн чинь ноёдлон мэдл юу ч үдгийн зүгээр дурын салбарын өнөөдөр мэрэгжлийн холбоо болцсон. Яг тэрийг эхлээд ярьжсэн бид нар маань юу ч хүсвч шүү дээ. Юу ч хүсвэх гэхэд нөгөө сошиалдоо балбуулаад боломж хагчаад өнөөдөр мэрэгжлийн сэтгүүл тун өрөвдөлтэй байдал орчод. Тэгэхээр энэ маань өөрөө эргээд юун дээр аваачдаг гэхээр энэ улс орнуудыг яг хөө зүгээр ингэж байгаа юм. Бид нар өнөөдөр арчилсан их чөлөөтэй гэж яриад байгаа боловч яг нарийн дээр бол нөгөө бүр тэр либертар онлоос ч өмнө хэрэгжижсэн авторитар онлын тим хэмжээний одоо байдал утчлаа гэж хараад байгаа. Төр сэтгүүл зүй хоёрыг яаж тэр зохистой харьцаагийн холбоог тийм бий болох вэ гэдэг дээр бол тухайн үед яг тэр хуулийн төсөл явахд надаас асууж гисэн. Гэхдээ чинь бид нар аль болох төрөөс хараат ус бодох гэдэг байна. Тэгтэл өөрөө чинь одоо энэ мэрэгжлийн холбоот чинь төртөө хамтарна гэдэг үнэхээр. За энэ бол төрийн үүргийг тодорхой зааж өгөх ёстой. Хамтрах одоо тэр хэлбэрийн. Өөрөөр хэлэх юм бол энэ салбарыг чадварчуулах, мэрэгшүүлэх энэ талд нь төрөөс дэмжлэг үзүүлдэг. Тэрнээс биш одоо зүгээр тухайн редакцт нь юм уу эсвэл одоо хэсэг бүлэг тий одоо бодлогын чиглэлэхгүй санхүүжилт өгөхгүй тэр нь бол тодорхой зөвхөн одоо энэ салбарыг чадварчуулах санхүүжилт өгдөг. Үлдсэний нь бол салбар өөрөө зохицуулдаг.
Ийм байх юм бол төрийн хэвлэл мэдээллийн салбар хоёр бол түншилж болно. Ийм төвшөнд. Тэрнээс би мөнгөний өглөө. Тэгэхээр би чиний яах хөв зайг чинь шийднэ гэд үндэсний олон нийтийн телевиз тусдаа хуультай олон нийтийн телевизийн чинь одоо санхүүгийн одоо би нөгөө өдөртөх зөвлөлтөнд байх үед л 2 удаа хаасан юм бид шүү дээ. Сонгуулийн сурталчилгаанд миний талд үйлчилсэнгүйгээд нэг сайд ингээл карантин хаагаад сангийн сайд нүртэл хааж ирсэн шүү дээ. Хааж ирсэн. Тэ. Эсвэл телевизийн үндэсний телевизийн дарга нөгөө их хурлын дарга хоёр хоорондоо муудалцсангуудаа их хурлын дарга нь телевизийн жилийн төсвийн талыг аваа ичдэг юм уу. Ийм байдал бол биш байхгүй юу? Ингэж төр орооцолдож болохгүй. Тэр зөвхөн чадварчлахын тулд санхүүжилдэг хэвээр. Төр хэвлэл мэдээлэл хоёр харилцан ашигтайгаар хамтарч ажиллаж болдгийн нэг жишээг бол би бүгд найрамдахтад ард улсыг нь болов гэж бодоод байгаа. За Оросын албаны улс чинь доорч магадгүй. Яагаад ингэж анзаарч байна гэхээр тухайн улс орон өөрийн одоо урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрхэн яаж харж байна. Түүнийг хэвлэл мэдээлэл яг тэр бодлогоос гажуудуулахгүйгээр мэдээлэл хүүргээ яаж гүйцэтгэх вэ гэдэг дээр бас бүгд найрамдахтад ард улс чинь сэтгүүлчтэй. Жишээ нь одоо Си Жинпин удирдагчийн хэлсэн үгийг геополитик хийгээд төр улсынхын түвшинд яаж хүлээж авч ойлгох ёстой бэ гэдэг ийм танин мэдхүүн чадварчлах сургалтуудыг бол өгч штэ. Яг энэ хэлбэрийг бас бүгд найрамдахтад ард улс манад санал болгосон байдаг. Сэтгүүлчдийг ямар түвшинд боловсруулах ёстой юм, бид тэндээс яаж ажиллах ёстой юм бэ гэдэг арга туршлах, хуримтлуулах ийм нэг чиг үүрэгтэй хамтын ажиллагаанууд хэлсэн байдаг л та. Харамсалтай нь бид өнөөдөр энэ бодлогыг сөргүүлээд дотооддоо яаж хэрэгжилж гэнэ үг гэхээр Хятад улсын эрх ашиг 1 номерт Монгол улсын эрх ашиг түүний доор байгаа мэтээр мэдээлдэг ийм үүрэг ажиглагдах гад. За яг энэ үүрэг бол өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрс бүхийн Туркид айлчилсан айлчлалын үеэр гарч эхэлж байна л да. Энд юу гэж юм гэхээр энд Туркийн айлчлалын хүрээнд Монгол улсын өөрийнх нь одоо Турктэй харилцах стратегийн туршилтын харилцаа ямар шатанд байх юм бэ гэдэг энэ харилцааны уур амьсгал бүрхэгдээд Турк улс өөрийн түүхийн түвшний архивыг яаж зузаатгаж, яаж хүч нөлөөгөө бий болгох вэ гэдэг ийм мэдээлэл бол бичигдэж эхэлж байна л да. Би яг энэ мэдээллийг дөнгөж түрүүхэн авсан. Тэгэхээр энийг танд уншиж сонирдуулъя. Манай нэг сайт бичсэн байгаа. Хүн төрөлхтний эртний түүхэнд хүннүү хэмээх том гүрэн алдаршсан байдаг бөгөөд энэхүү гүрнээс ихэр эмшиг Монгол үндэстэн, Түрэг үндэстэн гэсэн хоёр хүчрхэг үндэстэн мэндэлсэн бүлгөө гэж. Тэгэхээр энэ мэдээллийн гарчиг бол үндсэндээ Турк улсын одоо засгийн газрын бодлого манай мэдээлэх энэ орон зай дээр илүү хүч төрж орж ирж гэнэ үү гэдэг ийм уур амьсгал ажиглагдаад байгаа байхгүй. Тэгэхээр бид харилцан суралцаж болно. Гэхдээ түүнээс нөгөө өөрсдөндөө хэрэгтэй агуулга тэдний загвараар яаж бид авч явж болох юм бэ гэдэг дээр туршлагдсан зүйл манай хэвлэл мэдээлэлд алга байгаа даа л да. Ингээл ирэхээр л нөгөө ухамсаргүй мэдээлэл хүүргээ гүйцэтгээд бусдын захиалгын төлөө гүйчгээд л байдаг. Тэгэхээр би эхний тэр хятадын асуудаас эхлэе. Би их сайн мэдэх юм. Ягаад тэгэхээр 11-ээс 18 он сэтгүүлчдийн ерөнхийлөгч байх хооронд чинь бол яг энэ Хятад Монголын сэтгүүлчдийн харилцаа чинь их илүү гүнзгий болж ирсэн тэр үедээ. Тэгэхээр ерөнхий сайд хоёр орны ерөнхий сайд Алтан уягийн үед одоо хоёр орны ерөнхий сайдын түвшинд гэрээ хэрэгдээд дараа нь хойдон жил нь одоо хоёр орны төрийн тэргүүний төвшөнд одоо Си Жинпин элбэг орчин хоёрын стратегийн ижүүрэн түншлэлийн гэрээ хийгдээд аль алин дээр нь хоёр орны хэвлэл мэдээллийн форумыг талууд ээлжлэн зохион байгуулна гэсэн юм орсон байдаг байхгүй юу? Өөрөөр хэлбэл төрийн төвшөнд энэ бодлого бол шийдэгдсэн гэсэн үг. Тэгээд хэрэгжүүлэх болохоор Хятад бол яхад өөрөөсөө тэр тэдэргүй тийм өөрийн гэсэн хатуу тогтолцоотой орн энэ чинь өөр тогтолцоотой улс шүү дээ нийгмийн. Тэднийх бол бүх юм тодорхой. Монгол талаас тэгсээ чинь нөгөөх нь хэрэгжүүлдэг субъект нь хий юм бэ гэхээр төр өөрөө хуулиараа нөгөө хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд оролцохгүй шүү дээ. За тэгэхээр тэрийг яах нэг том хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгөх юм уу? Эсвэл юунд яах юм? Аль нэг төрлийн бус байгууллагууд өгөх үү гэдэг. Ингээд зэрэг сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэл өгөхөөс аргагүй. Тэгээ одоо эхний 20 тэр нэг төрийн зөвлөлийн
урилгаарч нэгэд баахан сэтгүүлчид яасан ажил болсон. Тэрний эхний 50 сэтгүүлч явахд бол би бас ахаж явж исэн. Тийм. Тэгээд 90 хэд хэдэн удаа явсан. Тэгээд тэндээс юу харагддаг вэ гэвэл хятадууд бол одоо танах бол ийм хэлбэрээр хэвлэл мэдээлэл ажиллуулаа гэдэг тийм заавар зөвлөмж бол өгөөгүй. Зүгээр манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бол ингэж ажиллаж байна. За манай хятад бол одоо ингэж хөгжиж байна. Ийм бодлого хэрэгжүүлж байна гэж одоо нэг сэтгүүлчдийг ч наваач үзүүлээд тэгээ яг хөө биднээс үсдэх юм бол та нар очиод үдсэн харсан юм ал нэг үннээр нь бичээд өгөөч гэж хэлдэг байсан. Тэр нь бол ямар ч улс орн өөрийнхөө одоо гадаад сурчлагаа хийх бодлого тэр чинь ганцхан Монгол өчгчнөл орны сэтгүүлчтэй гэж байгаа шүү дээ. Тийм юм явдаг. Тэн дээр харин нэг сонирхолтой юм яг нэг тэднийг чинь бол одоо бас нэг тийм зах зээлтэй мөртлөө одоо энэ чинь бас нийгмийн тогтолцоо нь бол одоо юу гэж тодорхойлох юм бас арай өөрөө байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр тэнд бол одоо нэгдмэл удирдлагатаа босоо тогтолцоотой яваад шүү дээ. Тэгээд тэнд бол яадаг вэ гэхээр хөрхи нөгөө хэвлэл мэдээллийн хэрэгсэл чинь бас л яг хөө хичнээн том орн ч гэсэн бие дааж өөрөө оршин тогтоход бас хүндрэл байдаг юм байна. Тэнгүүт жишээ нэг мужид очиход бол яаж шийдсэн байсан гэхээр заавал хажуу талд нь нэг банкны ч юм уу барилгын ч юм уу нэг тийм том аж ахуй нэг салбартаа холбож өгөөд хамтд нь хөгжүүлдэг нэг тийм загвар явж исэн. Гэх мэт янз янзын загвар туршлагууд бол танилцуулж байсан. Тэгээд ерөнхий яадгүй гэхээр манай асуудал бол ямар вэ гэхээр ямар ч одоо юу гэдгийг 2 3 хэвлэл мэдээллийн хэрэгсэл зэрэгцээд байж хад сэтгүүлчтэй хэвлэл одоо тэрэнд л очиод төр үтгийг л одоо сэтгүүлчтэй хэвлэлч гэсэн очиод танах тэр нийтлэлийн бодлого ингээ танах тэгээ гэдэг ингэж болохгүй шүү дээ. Тийм шал өөр тогтолцоо. Тийм. Угаасаа чинь буруу тэгж чиглүүлэх оролдлого байж болохгүй. Өөрөөсөө хөрөл бичих хэрэгтэй үнэн. Гэхдээ яалтгүй нөгөө хэвлэлийн либертар онол гэдэг дотор чинь юу байдг вэ гэхээр хязгаарлалтуудыг зөвшөөрдөг. Тэр хязгаарлалтууд нь Монголд зөвшөөрдөг. Тэгэл ялгаа байгаа юм. Тийм. Тэр хязгаарлалт хаана байдгүйг л за хөв хүний эрхчлөө нэр төр халдчихгүй байдаг гэдэг шүү дээ. Энэ дээр байдаг. Энэ дээр бол одоо нөгөө нөлөө бүхий улс төрийн албан тушаалтан ч гэдэг юм уу тийм ээ. Эднэр бол тэр хязгаарлалтанд хамаарах гэсэн үг гэж. Өөрөөр хэлбэл эднэр чинь нийтэд бүх юм ил байх үүрэгтэй хүмүүс учраас шүүмжлүүлж явах хэрэгтэй. Шүүмжлэлсний төлөө одоо нэг шүүх цагдаад өгөөд ургунаад байх шаардлагагүй. Ягаад гэвэл энэ чинь өөрийнх нь албан тушаал эрхэлж байгаа ажил нь тэр мөн. Учраас тэр битгий хэл олонний танил одоо урлаг соёлынхан бусад спортынхан бус салбарын ч гэсэн одоо бие ямар төвшөнд авч явах хэрэгтэй вэ гэдэг дээр хүртэл одоо бичгтэйг хөлөд үйлчлээд байдаг. Манайд болохоор тэр хязгаарт байхгүй. Нэгдүгээр. Хоёрдугаар тэгвэл яалтгүй үндэсний аюулгүй байдал улс орны хөв заяатаа амин чухал асуудал хязгаарт үйлчилдэг. Либертар онтоорч гэсэн Америкчүүлж байгаа шүү дээ. Гагцгүй тэр хязгаарлалтууд нь төрийн нуус гэдэг нэрийн дор бүх юмыг аваад чихээд тэгээд нэг авилгачин албан тушаалтан эсвэл нэг засгийн газар өөрсдийнхөө байдаг юм уу ингээд буруутай үйл ажиллагааг нуухын тулд нууцын зэрэгэлд оруулаад ингээд ард түмнээс нуучдаг энэ юмыг бол байж болохгүй гэдэг нь бол хуульчлаад тэгээд үндэсний аюулгүй байдал гэдгийг өөрөө юу гэж ойлгож байгаа юм тийм ээ гэдэг дээр л одоо бүх юм тогтчихдог байхгүй жишээ нь манайх ч одоо үндэсний аюулгүй байдлын тухай хуультай үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай энэ бол үндсэн хуулийн дараагаар Монгол улсын эрхчлэгийн төлөө үйлчилж байгаа баримт хүчгүүд. Тэгэхээр бүх юм одоо энэ үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал энэ дор бас байх хэрэгтэй болчиход байна шүү дээ. Тий. Гэтэл тэн дээр чинь одоо хэвлэл мэдээлэлтэй холбоотой тэр гоё заалтууд бий л дээ. Тэр нь хэрэгжих гэхээр энтэй талд нь тэрийг чинь хэрэгжүүлдэг нөгөө мэрэгчтэй холбоо болоод ямар нэгэн субъект нь байхгүй болчиход байгаа байхгүй. Нөгөө талаасаа бол ингээд шууд улс төрч улс төр сэтгүүл зүйн хоёр ингээд зүгээр нэг хүнжилд орчих гээд ингээд тэмүүлээд байдаг. Энэ юм л манайхыг адаад байгаа болсон. Энэ бүгдийг тодорхой болгочих юм бол амархан. Жишээ нь та хоёрын жишээн дээр одоо яалтгүй тийм нэг жаахан тийм
юу гэдгийг дарангуулын маягийн тийм асуудал яригдах гэдэг. Тийм. Гэхдээ байхаас болдгүй юм байна улс оронд. Жишээ нь Орос байна. Оросын холбооны улсад бүр хэвлэл мэдээлэл дээр ч одоо хэвлэл мэдээллийн эрхчлөөний хуультай тэднийх чинь. Тэрнээсээ гадна хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай хууль гэж том хууль байдаг. Англи ч гэсэн ялгаагүй шүү дээ хэвлэл мэдээллийн бод. Тэгээд нөгөө хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай хууль дээр тэр нөгөө үүрэг хариуцлага нэг тодорхой заагадаг гэсэн. Тэгээд бусад хуултайгаа уялдахаар энэ чинь ингээд аятайхан явж чаддаг байхгүй юу. Тэгэд яасан бэ гэхдээ зэрэг одоо чинь хүүхдэд зориулсан одоо контент агуулгад бол ийм хоригдно гэдэг айл эрт хуулиндаа суулгаад өгсөн. Тэгсэн сүүлд одоо Путин гарын усгас урж хагаад одоо юу вэ штэ дэлгэцсэн бүтээлүүд. Чи одоо телевизэн ч байна уу, киноч байна уу ялгааг өсөв штэ. Дэлгэцсэн бүтээлүүдэд хараалын үг хэрэглэхийг хоригдож штэ. Туркийн ажил дээр бол эн чинь наадах чинь зөвхөн турк гэж биш л дээ. Ер нь энэ нүүдэлчин гаралтай улс орнууд ба шүү дээ. Монголын түүхийг булаалддаг. Булгаалцаач ирсэн. За евроцентрист за түүхтэр бол одоо евроцентрист үзэл байна. Монголчуудыг доордох гэж үздэг. За хятад төвд үзэл байна. Монголыг бол одоо өөрийнхөө хэсэг гэж харуулахыг оролддог. Тэгээд дээрэс нь энэ нүүдэлчин гаралтай ард түмнүүдийн нөгөө ахуй соёлын адил төстэй байдал дээр түшгэлсэн яг нэг тэр одоо өмнөх түүхийг булаацалцсан юм гарч ирж байна шүү дээ. Одоо тэр тгийг яг тэгэл Чингис хааныг хүртэл монгол хүн биш гэдэг ингээд явж идэг. Эрдэмтэд нь ойлгодог. Яг жинхэнэ эрдэмтэд нь бол тэр төргээд энэ одоо ёстой гутам шиг инээдэмгээд ярьдаг шүү дээ. Яг тэгвэл танаа нууц товчооч нь байж гэн бүх баримт нь байж гэн нутаг дэвсгэр нь байж гэн. Энийг бол хөдөлшгүй юм гэдэг. Зүгээр наан нь бол тэгээд нөгөө энэ түүхийг өөрийн болох оролдлого яваад байдаг. Тэр нь төрийн бодлоготой хүрт орцсон зөөлөн хүчний бодлого явдаг. Турк төр бол тийм асуудал биш дээ. Одоо жишээ нь би зүгээр өөрийн судалдаг сонирхдаг сэдвүүдээр аваад үзье. Монгол бөөгийн түүх гэдэг ингэнгүүт хүннүүгийн үеэс одоо ийм юутай гэдэг. Бид чинь хүннүүгээс л бүх түүхэд авна шүү дээ. Гэхдээ чинь яалтгүй бидний өвөг дэцдэг их хаам маань хүртэл одоо жанчин бомб захиа өчгтэй 1000 жилийн өмнө одоо манай шаны байгуулсан тэр улсаас хойш гэл ингээд битсэн байдаг шүү дээ. Тийм. Тэгэхээр яг яаж юм хэр одоо хүннүүгийн үед манай Монгол боогол ингээд өчингүүт барууны судлаачид юу гэж юм гэсэн чинь хүннүү бол Монгол гэдгийг бүрэн баталчаагүй шүү дээ. Тэгэхээр одоо наадах чинь бол бас баталгаатай биш ээ гэд ингээд сөргөгч шийдэ. Ингээд тэгээд яг түүхийн яваад үзэх юм бол түрк гэдэг ингэхээр одоо жишээ нь наадах чинь бол 5 дугаар зууны үед байгуулагдсан нэг улс байна да. За гэж ярьдаг. Одоогийн түрк гэхээр эн чинь нэг хэсэг нь цаанаасаа, нэг хэсэг нь наанаасаа, нэг хэсэг нь бид нартай адилхан царай цустай, нэг хэсэг нь бол одоо цаашаага царай цустай том нэттэй халдсан талх хотол голдуу улсууд байна шүү дээ. Тэс өөр төрхтэй. Тийм. Тэгэд энэ ард түмэн маань одоо ингээд хүннэг үеийн түүхийг эхлээд бол одоо яг зөвөр Оросын зөвлөлтийн түүхчдийн бичиж одоо яаснаар ер нь яг одоо Монгол биш л байх юм бол түүх чухал байсан учраас бүгдийн төрөг гэж биччихсэн. Тэгээд тэр түүх бол ер нь түүх гажуудахыг хэл бол ер нь бас тэр тал руу Оросуудын нөлөө биш коммунизм үе. Тэгээд тэрний дараагаар одоо ингээд улс орн болгон өөрийн түүхтэй болох гэдэг үзэхтэй зэрэг Казахстан ч тэр ялгаалдаг. Бусад улс орн ч тэр ялгаалдаг одоо ингээд бүгдийг өөрлөгөө татах гэдэг. Бид нар бол мэдээж ийм их баялаг баримт онцгойтой ус чинь бас юу гэж тийм амар алдчихв тийм. Тэгэхээр одоо 50-50 гэж юм бол би тэгж л ойлгосон шүү дээ. За та хоёрын ярилцах цаг үндсэндээ дуусчихээн. Гэхдээ би бас нэг санаач хэлээж байгаа сэдвүүдээр таныг нэг бодлоо хэлээсэй гэж бодож байна. Одоо бид цаашид сэтгүүл зүйн салбар ийм ухамсаргүй мэдээлэх энэ хандлагаараа урууд нь дороотж байгаа нөхцөлд бидний дараагийн халаа энэ 4 дахь засаглал гэж нэрлэдэг байгаа энэ салбарт Монгол улсын ирээдүйн 100 жил, түүний дараах 100 жилийн өнгө төрхийг түүхчлэн бичих үүрэг хүлээж байгаа хойч үе залуучуудаа бид ямар онолоор
ямар одоо мэдээлэх үүрэг, ёс зүйг баримталж хичээл заах вэ гэдэг надад их санаа зовоосон асуулт болчиход байгаа. Манай сэтгүүлчдийг бэлтгэж байгаа сургуулиудад яг юунд тулгуурлаж, ямар баримтыг гишүүнцээ болгож ирээдүйн түүх бичээч мэдээлэл түгээгчдийг бэлтгэх вэ гэдэг. Ганц Монголын ч ерөөсөө дэлхийн асуудал болчиход байна. Одоо 90 тэгэл нэг томоохон асуудал болохоор л дэлхийд даяараа л нэг юм байдал орчлоо шүү дээ. Тэгээд одоо бол дэлхий яаж яах хэрэг энэ сошиалыг яах юм бэ? Бүтээмэл оюун ухааныг ашиглах асуудлыг яах юм бэ? Гэдэг яриад эхэллээ шүү дээ. Яалтгүй мэдээллийн технологийн болоод одоо олон хүчин зүйлээс болоод сошиалд мэргэжлийн сэтгүүл зүй бол орон зайг алдчихлаа. Ийм тохиолдолд мэргэжлийн сэтгүүл зүй хэрхэн яаж өөрийгөө хадгалж үлдэх вэ амьд үлдэх вэ гэдэг асуудал өнөөдөр мэргэжлийн судлаачдын гол ярьдаг асуудал болсон. Тэгэхээр энд ганцхан юм байна гэж одоо үзэж байгаа. Мэргэжлийн багс хэрэгтэй. Мэргэжлийн байж ич сошиалах ялгарнаа. Тэгээд нөгөө хэрэглэгчид маань мэдээллийн боловсрол сайтыг хэрэглэгчид бол мэргэжлийн сэтгүүлзүүдэд илүү итгэнэ. Тэгж итгэл иржээж салбар маань тогтноо гэсэн ийм байдалд судлаачид дүгнэлтэнд хүрээд байгаа л да. Тэгээд тэр нь яаж юм гэхээр сошиал бол ингээд мянган янзын мэдээ чөлөөт айчдаг. Худлаач юм байна, үнэн ч юм байна, санагдал санамсруу янз бүрийн мэдээлэл. Тийм ээ? Олон суугаар зэрэг цацдаг. Одоо бүр сүүлдээ нөгөө факт чекинг хийхээ болтлоо шүү дээ. Тий. Одоо энэ мэдээлэл үнэн үү худлууг ингээ хөөгө гаргадаг байсан. Тэр боломжч байхгүй болчихлоо. Чөлөөт айчлаа. Тэгэнгүүт мэргэжлийн сэтгүүл зүйн яадаг вэ гэхээр за хурдаараа бол тодорхой хэмжээнд өрсөлдөнө. Гэхдээ ихэнх тохиолдолд хоцорно сошиалоос. Тэгэхээр мэргэжлийн сэтгүүл зүйн үүрэг юу вэ гэхээр тэр мэдээллийн араас яваад одоо нөгөө эрен сурвалжлаад мөшгөөд тийм үү нягтлаад тэгэд энэ үнэн байна. Энэ худал байна. Энэ ингэсэн байна гэдэг юмыг гаргаж ирээд одоо зөвхөн мэдээлэх биш шүү дээ. Тэр мэдээлэл чинь худал үнэн хамаагүй мэдээлэх юм нь төрөөд явчихж байгаа. Тэгэд одоо өөрөө чинь яриад байгаа нөгөө анализ хийгээд дүн шинжилгээ хийгээд тэгэд эцсийн бодтой баттай мэдээллийг хэрэглэгчид хүргэх. Тэр мэргэжлийн сэтгүүл зүйл хийх юм байна. Тэрнээс ч одоо 5-6 сошиалчин зэрэг тэр мэдээ өчгтэй бол бүгдээрээ зүгээр л мэдээлжлэг болохоос ш. Үнэн худал одоо тэр цаатлын юу бол өөрийнхөө харсан өнцгөөс л тавьчихдаг. Тэгэхээр энэ бүгдийг нэгтгэхэд гаргаж ирэх өөрөөр хэлбэл хэрэглэгч хамгийн сүүлд бодтой мэдээлэл хүлээж авах тэр боломжийг нь хүлээлтийг бол одоо хэрэглэгч бол мэдээллийг хурдан авахтаа биш. Үнэн мэдээллийг олж авахын тулд хүлээж чаддаг төвчээртэй хэрэглэгчтэй болж эхлэх нь шүү дээ сүүлдээ. Тэгэхээр тэр мэдээллийг хэн өгөх мэргэжлийн сэтгүүл зүй. Тийм учраас одоо мэргэжлийн сэтгүүл зүй ирээдүгөө бол бид нар тэгж л бэлтгэх хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол дүн шинжилгээ хийж чаддаг, мэдээллийн худал үннийг ялгаж чаддаг, баримттай ажиллаж чаддаг, баримтын араас явдаг. Тэгээд энэ олсон бүх мэдээллээ одоо нэгтгээд хэрэглэгчид хүргэдэг. Ийм л чадвар дээр явах нэ л гэж одоо ирээдүг тэгж л харж байгаа. За ингээд урилга маань хүлээж авч үндэсний сэтгүүл зүйн гүйцэтгэх үүрэг хийгээд тулгамдж байгаа бэрхшээлийн хүрээнд за ирээдүйд хараалах харааны хүрээнд өөрийн байр суурь бодол санаанаас хуваалцсан танд баярлалаа. За баярлалаа. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Залуучууд маань дуу хоолойгоо илэрхийлээ маа. Өнөөдрийн аргалыг бүтгэв. Өнөөдрийн зүйлийг хүлээн авч байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа.